энэ хяналт шалгалтын хуультай холбогдуулаад инхээр сайдаа нэг юм хэлмээр байна. Одоо та энд ингээд бүх хүмүүсээ аваад ороод ирсэн 11 байнгын ороогоор ингээд хэрэггүй шүү. Ягаад гэвэл сая би энэ хуулийг харж байхад хоёр зүйлийг яг нийлүүлээд хоршуулаад тайлбарлахад одоо бид нар дээр ч гэсэн энэ олон дарга нар хэрэггүй. Яг манай салбарын нөгөө дүн шинжилгээгээ хийгээд манай юм ороод ирсэн байж байгаа юм. Харин тэгэхээр та одоо энэ хүмүүсийн ажлын цагийг бараа дуусж байгаа байхгүй юу? Эндээс зөндөө хүмүүсээс нь манай хүмүүс юм асуухгүй. Бид байнгын хорооныхоо юрисдикцийн хүрээнд л юм асууна. Тэгэхээр та хууль зүйн байнгын хорооны зүгээс энэ юг би хэлж шүү. Та энийг тэгэхээр дараагийнхаа юун дээр их хурлын удирдлагатай ч гэсэн яриа би дэмжиж өгнө. Тэгээ яг тэгж яваарай. Тэгээ энэ хүмүүсийн ажлын цаг чинь бүр баларч байгаа шүү дээ. За Баярбатар гишүүний микрофоныг өгье. Би бол өнгөрсөн 2025 оныхоос бол бас дээрдэж орж ирсэн байна гэж харж байна. Тэгээ парламент бол үндсэн 3 эрхтэй. Төлөөлөх, хууль батлах, хяналт хэрэгжүүлэх гэсэн үндсэн 3 эрхтэй. Тэгээ үүний нэг чиг үүрэг бол энэ хяналт хэрэгжүүлэх чиг үүргийг бид нар 2018 оноос хойш энэ парламентын хяналтыг сайжруулж хууль эрх зүйн орчныг нь бий болгож одоо өнөөдөр бас нэг үе бодвол бас чиг үүргээ хангалтайгаа айгу хэрэгжүүлээ явж байгаа болов гэж бодож. Тэгээ сая яг гишүүдийн хэлсэнтэй бас санал нэг байгаа юм. Тэн дээр юу вэ гэхээр бидний зүйл заалт гэдгээс илүүтэйгээр агуулгын хэрэгжилтийн үр дүнгийн асуудлыг илүү цаашдаа тооцдог байвал яасан юм бэ гэдэг асуудал. Тэгээд өнөөдөр бол иргэд бол ярьдаг штэ. Хууль хангалттай сайн хуулиуд байгаа. Одоо хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэдэг зүйл. Өнөөдөр үндсэн хуулиар бол хуулийг хэрэгжүүлэх, сурчлан таниулах үүрэг бол засгийн газарт байж байгаа. Тэгээ би энэ гол асуулт юу гэхээр өнөөдөр энэ хэрэгжээгүй заалтууд гэж яриад байгаа. Энэ хэрэгжээгүй хууль тогтоолууд тийм гол энэ шалтгаан нь юу вэ гэдэг асуудал. Яагаад хэрэгжээгүй юм болоо гэдэг. Юу нөлөөлөө гэдэг асуудал. Энэ дээр хэрэг эрхлийн дарга та бас нэг хариулт өгвөл зүгээр байна. Дээр нь одоо шинэ засгийн газар бүрэлдээд яг энэ хууль хэрэгжүүлэхтэй холбоотой хууль тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах дээр бол инквестэд бол одоо нэлээд анхаарал хандуулж ажиллах байх гэж би харж байгаа. Яг өнгөрсөн жилийнхийг бодвол хувь нэмэгдэж орж ирсэн байна. Бас тайлан үндслүүд нэлээд үндсэлтэй тавигдсан байна. Тэгээ Монголын хууль 3 хоног гэж нэг айхтар үг байдаг. Хичнээн хууль батлаад нөгөө хууль нь хэрэгжихгүй бол амьдралд ойрхон хууль батлаад нөгөөх нь амьдрал дээрээ буухгүй бол энэ өөрөө бас өрөөсгөл асуудал болж хувираад байна гэдгийг хэлээ. Дээр нь сая байнгын орон дарагтай санал нэг байна. Энэ асуудал дээр энэ хариуцсан сайд нь орж ирээд бусад төрийн албан агчдыг ажлыг хийх хэрэгтэй. Одоо бид нар энэ гүйцэтгэл тайлан гэдэг одоо миний мэтгэл энэ парламент байнгын орооны танхимд энэ агентлаг харьяа байгууллагуудын дарга нар чинь бүтэн өдөр ч үнч. Тэгээ яаж тэнд нөгөө салбар дээр нь ажил явах вэ? Тэгээ салбар хариуцсан сайд байгуул тэр сайд нь өөрөө бүрэн дүрэн асуултандаа хариулаад тайлангаа тавиад төрийн албан агчдыг бол ажлыг нийлэх зайлшгүй шаардлага байгаа хаа гэж бодож байна. Тэгээд тэр гол асуултанд хариулт байгаа. Инхээр сайдаа инг хэрэгтэй хууль зүйн байнгын хорооноос одоо яг эрх зүйн чиглэлээр бид нар мэргэсэн байнгын хорооны үед ийм нүсэр айрамтайгаар та явж 11 байнгын хороогоор ийм юм хийж болохгүй шүү. Энэ хүмүүсийн ажлын цаг гэдэг чинь цаана иргэдэд үйлчлэх тэр үйлчлэгээний цаг л хорогдож байгаа гэсэн үг. Нэг бичиг, нэг иргэний асуудлыг шийдэх бичиг гарах нь л хойшлж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ бүгдээрээ энд ингээ суугаал, бярыг үзүүлээл инх ямар ч шаардлага байхгүй. Айгүй ажил хэрэгч цомхон яг салбарын юунуудтайгаа очих хэрэгтэй байх шүү. Нэг. Хоёрдугаарт одоо эндээс би ингээ харж байхад нөгөө би хамгийн түрүүнд төр дэндүү том болсон байна гэдэг асуудлыг хүмүүс ерөөсөө яриха болцсон байхад энийг би гаргаж ир тавьж ирсэн. Одоо яг бодит байдлаар харин та бүрэн тоогоор ингээ аваад ирэхлээр нүсэр байгаа чинь харагдаж байна. Нүрлээсээ олон хүн оруулж ирээд энийгээр нэг суулгацсан байж штэ. Манай засгийн газар бол штэ Америкийн нэгдсэн улсын засгийн газар Core Ministries гэдэг үндсэн яг яамтай сайдраа аваад үзэхлээр 15 штэ. Биднээс
100 дахин том улс байж байгаа шүү дээ. Тэгэхэд манайх ямар засгийн газартай байгаа. Тэгээ ийм юм дээрээ бол цаашдаа тэр бодлого боловсруулахдаа сая болсон хүчний асуудал чи яригадаад байна. Энэ минийг тал талдаа бол бодож явах хэрэгтэй. Засаг их том болсон байгаагийн чинь шинж одоо яг эндээс ингээ харагдаж байгаа маа. Тэгэхээр нэг л асуудалт их сүржин том яриад авах биш. Асуудлыг жижигхэн яг газар дээр нь шийдээд явах тэр чадварлаг болсон хүчинтэй л бид нар байх хэвээр. За хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт орсны дагуу Улсын их хурл ард түмний төлөөллийн байгууллага хууль тогтоохоос гадна хуулийнхаа хэрэгжилтийг байнга хянаж гүйцэтгэх эрх мэдэл парламенттай тайлагнадаг байх гэдэг зарчмыг хэрэгжүүлэх хүрээнд одоо байнгын орон дарга бид хамтран санаачилж энэ хуулийн өөрчлөлтийг хийсэн. За энэ хуулийн хэрэгжилтийн анхных нь одоо тайлантай одоо бид хууль зүйн байнгаар танилцж байгаа. Яг хоо цаашид бас боловсронгуй болох олон асуудал сая байнгын орон дарга хэлжлээ. Энд ч орог 50-ад бүх яам агентлагийн төрийн нарийн газрын дарга ингээд холбоогүй асуудал дээр бүгд суугаад байхаар яг гүйцэтгэх мэдэл дээр бас ард ажил нэлээд тийм хүндрэх нөхцөл байдалтай бүх байнгын оронд орж танилцуулах учраас тэрийг бас улсын их хурлын удирдлагууд гишүүд маань бас ойлгож бас нэг талаас хөдөөж явуулах сайн байна гэж хэлэх байна. За хоёрдугаарт ер нь энэ яг хэрэгжээгүй тэ холбоотой шалтгаан нөхцөл ярих юм бол их олон юм байна. Олон юм байна. За нэгдүгээр дээрээс нь ярих юм бол засаг төрийн доктортой байдал их чухал байна. За төсөв бол бид одоо 2 жилийн хугацаанд 5 удаа тооцогдлоо. 5 удаа өөрчилсөн. За хүний нөөцийн докторгүй байдал их нөлөөлж байна. За захимжилтын асуудал байна. За бид бол одоо ерөнхий сайд өчигдөр анхны засгийн газрын хуралдаан дээр өөргөө өргөсөн. Засгийн газар бол дотооддоо бүх асуудлаа захимжуулнаа. Бичиг заас хэрэгжүүлэхгүй. Ялангуяа одоо засгийн газрын хуралдаанаар ордог хилцдэг асуудлууд бол цаасаар явахгүй. Захимжилтаар явах тухай маргааш засгийн газрын хуралдаанд шийдвэр гаргах гэж байгаа. За яг энэ шиг би энэ тайлангуудыг ер нь их хурлын гишүүдтэй захимаар шууд байнга ер нь өгдөг байвал яасаа гэж бодоод байгаа. Нөгөө нэг удаа биш. Одоо энэ хуулиарч бол жилд 2 удаа бүх байнгын оргоор танилцуулахаар байна. Тэгээ нэг орж ирэхдээ нэг юм зузаан цаас тараачна. Тэгэхээр гишүүд маань үдсэн үзээгүй болчихно. Тийм учраас ер нь энэ явцын мониторингийн ажлын тайланг их хурлын гишүүдчдэр одоо ард иргэдчдэр нээлттэй ер нь танилцахын болцоотой ийм байдлаар явчвал яасан бэ гэсэн ийм бодол бас сая төрж байна. Тэгвэл бас их амар юм байна. Тэгээд яг юм гишүүд тодорхой одоо яг энэ заалт энэ асуудал бүр яагаад одоо ямар шалтгаан нөхцөл вэ гэдэг нэлээд задрагаатаа орвол тэрийгээ шууд асуугаад парламент дээр хэлцүүлэг байна уу, мэтгэлцээ байна уу, тайлбар юмнуудаа өгөөд явдаг бол бас их үр дүнтэй юм байна гэсэн ийм бодол бол төрж байна. За мэдээж парламент засаг гүйцэтгэх мэдлэгийн хоёрын хооронд нэг анхаарах асуудал байна. Тэр нь би бол олонтаа ярьдаг байсан энэ журмууд гаргана гэдэг хууль ер нь баталмааргүй юм байна. Одоо өнгөрсөн 2000-аас 2004 оны хооронд зөвхөн засгийн газар шиг гүйцэтгэх мэдэл хууль тогтоомжид нэршил заагдаагүй 700 журам баталсан байна. 700 журам. Тэр 700 журмын 30 одоо орчим хувь заалт нь зүгээр хуулийн заалтыг копи паст байна. Тэгээ бид энэ төрийн албан агчдыг бол үнэхээр одоо ажлын мал болгосон байна. Зүгээр цаас ингэж журам Инхөр сайд микрофоног өгье. Тэгээ ингээд нөгөө зохиомл эн чинь нэг бид нар шалтгаан нөхцлүүдийг харахын тулд том зургаар нь стратегиар нь харах хэрэгтэй. Бид энэ ер нь ийм зохиомл айгүйх бүтцүүд бий болгосон. Зэрэгцээ. Одоо сайн зэрэг гишүүн битээр бол өмнө ярьж байсан. Энэ нөгөө үндэсний зөвлөл хороод давхартан бүтцэд чиг үүргүүд. Ажилтай ажилгүй. Ийм том давхарцсан чиг үүргүүд чинь ийм гүйцэтгэл үр дүн гаргах гэхээсээ ажил садаа болдог. Тэгээд маш олон энэ яам агентлагийн хүмүүс ерөөсөө ингээд
журам хийгээд суудаг болчих. Тэгээд тайлан бас үйлдвэрлээд суугаад. Ерөөсөө үндсэн ажлын юм болчиход шүү дээ. Тийм учраас маргаашийн засгийн газрын уралдаар бас тодорхой шийдвэр гаргая гэсэн юм зүйлийг ярьж байгаа. Би нөгөө эцэслэл шийдэггүй учраас кабинетийн зарцмаар ажиллах хэрэгтэй учраас энэ дээр одоо шийдвэрлэгснийхэн дараа бас байр суурь илэрхийлэх нь зөв баха гэж үзэж байна. За өнгөрсөн цаг хугацаанд тэр олон батлсан олон зуун мянган тэр журмууд бол одоо албан тушаалтанд эрх мэдэл олгосон, хүн сурталыг бий болгосон, авилгацсан юм журмууд байгаа. Энийг бол одоо хэрэглэхийн сай заавал зохицуулах хэрэгтэй. За тэр үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсны дагуу хуулийн өөрчлөлтүүд ерөөсөө маш хангалттай байгаа. Энэ дээр би дахиад хэлье. Одоо жишээлбэл үндсэн хуульд л ерөнхийлөгч 1 удаа 6 жил. Ерөнхийлөгчийн 93 оны хуулийн дээр бол 4 жил гэдэг. Цэцэн шийдвэр байна. Одоо өнөөдөр цэцтэр маргаа үсцэн явж байгаа. Цаашлаад одоо их хурлын тухай хууль бусад хуулиуд дээр бол одоо үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт үндсэн хуультэйгээ зөрчилж байгаа байж бол магадгүй болсон юм заалтууд зөндөө байгаа. Энийг нэн тэргуунд яаралтаад сараа гэдэг одоо юм өсөлт байна. Тэгээд за өнөөдөр хэдүүлээ соёл хэрэгжүүлээ сууж байгаа. Энэ тайлан гэлцэх хэрэгтэй учраас. Тэгээ би энэ дээр зориудаар хэлье. Одоо ингээд бусад байнгын ороодод хамаарх хүрээндээ энэ тайлан гэлцэх байх. Тэгээ энэ дээр их хурлын хамгийн газар хяналт хэрэгжүүлэх. За тэр засгийн газрын хэрэглэх газар тэр засгийн газрын хяналт хэрэгжүүлэх юу гэдгийг тэр агентлаг юм юу юм тэр энэ гурвал орж ирээ. Бусад дарга нарыг явж ажлыг хийлэг. Та нар өөрсдөө асуултандаа хариул. Энэ яамдуудаа цааваас нэгтгэсэн юм бол. Дээр нь би нэг хэлцэх судалтай хамаарахгүй ч гэж магадгүй зүгээр нэг зүйл хэлээ. Би энэ төрийн албан агчийн 9% цомогтхлыг анханаас нь эсэргүүцчихсэн үний нэг байгаамаа. Тэгээ энд өнөөдөр төрийн нарийнууд бүгд нэг цугласан байгаа дээр би энэ нэг хүсэл тавьчих. Энэ 9% цомогтхлоор яг хэдэн ямар албан тушаалтай хэдэн энэ цомогтхлоор ажиллаж чөлөөлөгдсөн бэ гэдэг мэдээллийг надад ирүүлээч бичгээр. Хэдэн даргын үүрэг гүйцэтгэгч цомогтгож тим төсөвт тим хэмнэлт одоо ажиллаа гэж. Яг би энэ талаараа бас нөгөө агуулгаар нэх юм бол би мэдээлэл авсан байгаа учраас би бас давхар та хэдээс яг аль биесний мэдээлэл. Төрийн нарийнууд энийг нэг та бүхэнийг 7 хоногийн дотор надад нэг ирүүлж өгөөч. Харьяа одоо агентлаг гудаас аваад яг л бодит мэдээллийг бас та бүхнээс авъя гэж хүсэж байна. Тэгээд засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар их хурлын хяналт үнэлгээний хэлцэлүүд та хэд маань нэг сууж байгаа энэ нэг аргачлал дээр би өнгөрсөн жил энийг бас л хэлж ирсэн. Одоо энэ жил дахиад хэлье. Энэ аргачлал дээр нэг дахиж хараач. Бид нарын хэдэн яамдын удирдлагууд төрийн албан агчид энэ үнэлгээ хийж байгаа аргачлалаас ч болоод бас зэмлэл өгтөөд баймааргүй байна. Тийм учраас эн чинь арга нь болохгүй байгаа учраас л энэ гишүүдийн уурлаад байгаа зүйл шүү дээ. Тэрнээс өнөөдөр энэ олон яам агентлагуудыг ажиллаа хийхгүй байна гэж хэлээд байгаа зүйл огт байхгүй. Тэгээ хууль хэрэгжих ёстой учраас бид нар өнөөдөр хэлцээ сууж байгаа гэдгийг би хэлсэн. Хиндэ. Нөгөө талаараа бол цагийн гарцал болж байна яг нэг үлэгт. Хуулийг хэрэгж боломжгүй гэдэг чинь асрын юм байхгүй юу? Тэгээ хууль зүйн тамирал талаасаа сайн зэрэг хэлж байгаа сая зөвлөдөө. Яг деталь наривчлаад үг ус өгүүлбэрээр нэруулэн дотор ч олон асар олон асуудалтай зүйлүүд байна. Тэр бүрийг одоо яриад яах вэ? Зүгээр ерөнхий хэдүүлээ нэг юм сайжруулах тал дээр, агуулга тал дээр хэдүүлээ анхаарч ажиллах зайлшгүй шаардлага. Тэгэхээр би дараагийн байнгын ороодын хурал дээр би өөрөө ч зарим байнгын ороод дээр норно. Засгийн газрын хэрэглэх газар, хурлын хяналт хэрэгжүүлэх газар, засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар гэсэн энэ гурван газар л орж ирж. Бусад яам агентлагууд ажиллаа хийх. Одоо сая усны газрын дараа Батбаяр дарга сууж юу хийж байгаа юм энд? Ажиллах хэрэгтэй шүү. За ийм саналтай байна дарга.